За, сайн байна уу? Шакоин. Миний Instagram нэр бол энэ байгаа. Тэгээд өнөөдөр би топ 10 дуу гэхээсээ илүү зүгээр надад мэдрэмж үлдээсэн, надад илүү ойр байдаг дуунуудаа авчирсан байгаа. Тэгээд угаасаа өчнөө мянган дуун дондоос тэгээд ойлгож байгаа тийм сонгоход маш хэцүү. Тэгээд би бас ер нь бол их сонирхол хүн баг шиг та хараарай. За тэгэхээр эхнийхэн дуу та бүхэн танилцуулъя. Эхний дуу бол ийм дуу байна. За энэ дуу яагаад надад сэтгэлд ойр гой санагддаг вэ гэхээр энэ би яг Zoo Club-д ажилд ороод тэрнээс өмнө DJ байсан. Гэхдээ Zoo Club-д ажилд ороод миний хамгийн оргил сетний оргил дуу бол энэ дуу байгаа. Энэ дуу нь болохоор Camel Fat гэдэг энэ хоёр хүний бүрэлдэхүүнтэй DJ team гэх юм уу team хамтлаг гэх юм уу team юм байгаа артистууд байгаа. Тэгээд хоёулаа продюсер DJ хийдэг. Тэгээд маш алдартай бас дуунууд бас байгаа. Тэгээд тэрнээс Panic Room гэдэг энэ дууг би маш их сонсох дуртай. Намайг амар юм ирч хүчээр сэнгэлдэг. Хүмүүсийн өгсөн филинг нь одоо хүртэл надад ерсэн мартагддаггүй. Энэ дууг тавиад хүмүүсийн гаргасан тэр сэтгэл хэзээ ч мартагддаггүй болохоор энэ дуунд би маш их дуртай байгаа. Тэгээд дуугаа тавиач. Хаад нэрээ сонсох хэрэгтэй юм даа. Би маш их дуртай, маш гоё. За энэ бол өстой гоё дуу шүү дээ. За энэ дуу болохоор манай маш сайн хамтрагч манай ажлын залуу Темкагийн Lost Dream гэдэг дуу байгаа. Тэгээд би энэ дууг ярихаас өмнө эхлээд энэ хүнийг ярих хэрэгтэй баг. Би яг анх DJ болохоос өмнөх хугацаанд Монголын бас маш том төлөөллүүдийн нэг гэж боддог байсан. Продюсер DJ-ийн хувьд нь. Тэгээд энэ хүнтэй ингээд хамтдаа нэг газар ажиллаад бүр амар их одоо хүртэл амар гоё байдаг. Тэгээд энэ дууныхын хувьд гэвэл би яг анх Zoo Club-д бас ажилд ороод энэ түүний уран бүтээлийг сонсч ирсэн. Тэгээд энэ дуу нь амар гоё эхлээсээ төгсгөл хүртлээ бүр яг юм өрнөлтөө амар гоё дуугаа. Та нараас хайгаа сонсож үзээрэй. Темкаг мэдгүй хүн бараг Монголд тэгтээ цөөхөн бахаа гэж би бодож байна. Ер нь бол электроник хөгжмийг Монгол таниулгаад бараг 10 хэдэн жил ингээд зүтгэж байгаа мундаг залуу байгаа. За дараагийн уран бүтээл 3 дахь дуу болохоор энийг бол бараг хүн болгон мэдэх байх гэж бодож байна. Энэ болохоор Zoo гэдэг артистийн Cocaine Model гэдэг трек байгаа. Тэгээд түүний уран бүтээлүүд нь надад бол бүр үнэхээр супер санагддаг. Би яг нэг ажил дээрээ ер нь бол дандаа хөвчлэн хамгийн түрүүнд тоглодог баггүй юу. Тэгээд сүүлийн нэг ажил амархаас өмнө хэсэг хугацаанд би нэг сүүл хэсэгт нь тоглодог байсан. Тэгээд ажлаа хаахтаа би хамгийн сүүлийн трекээр энэ дууг амар сонгож тавьдаг байсан байхгүй юу. Тэгээд амар гоё тайвшруулдаг. Намайг бүх юмны дараа тэр нэг ийм нэг ассан юмны дараа намайг амар гоёор ингээд тарих марх хүртэл ингээд амарж байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг болохоор би энэ донд маш их дуртай. Тэ сонсоод үзсгээгээрээ. Falls гэдэг хамтлагийн Late Night гэдэг дуу. Тэгээд энэ дууны яг ориг хувилбараас илүү нэг ремикс хувилбар нь илүү их хүмүүст хүрсэн байдیں۔ Яагаад нэг Solomon гэдэг DJ артист маш алдартай дэлхийн бараг топодын нэгт явахаар тийм уран бүтээлч нэг энэ дууг яг ремикс хийгээд тавьсан хувилбар нь илүү их хүмүүс мэддэг. Гэхдээ би яг ориг хувилбарыг бас санал болгомоор байна. Маш бас амар тайвшруулдаг дуу. Бүр үнэхээр гоё. Тэгээд энэ нь болохоор угаасаа амьд хөгжмийн хамтлаг. Тэгээд өөр хэлэх юм гэвэл клипийн насан туршид хүүхдүүд үзэж болохгүй. Тийм байна. За гетогийн сонсцгоё. Энэ хэсэг нь хамгийн гоё. Би үнэхээр би бүр сонсох болгондоо ингээд амар гэлзээд тэгээд энэ дууг олсон юм болохоор манай энэ Темкагийн сетэнд анх би яг зүгээр сонссон байхгүй яг ингээд сетэн дундуур нь яг
сонсоод миний чихэнд бүр ингээд шууд буугаал би бүр шууд хайгаад олоод тэр мөчөөс хойш би бүр үгэл сонссон. Тэгээ темка хэлээгүй. Темка үзэл наваг одоо жоохон сайн сагдхалах. Гэтэ би энэ амар дуртай болсон. Бүр амар гоё доо. Энэ болохоор Avicii-гийн Addicted to You гэдэг дуу байгаа. За энэ дууны хувьд болохоор надад яагаад амар гоё санагддаг, яагаад амар гоё мэдрэмж үлдээсэн бэ гэхээр мэдээж DJ гоньхоо хувьд бол Avicii бол маш мундаг суперстар дэлхийн од байсан. Тэгээд тэр хүний уран бүтээлүүд бол бүгд хит болдог, маш олон хүнд хүрдэг. Бас энэ дуун ч гэсэн маш олон хүнд хүрсэн, маш олон хүмүүс мэддэг дуу. Тэгээ энэ дууны клипэнд би анх дурлж бүр маш олон удаа үзчихсэн. Бүр ингээд яг оюутан болдог жилээ. Энэ баг 6-7 жилийн өмнө гарсан дуух. Тэгээд клип нь яг кино шиг санагддаг. Тэгээд дараа нь дуу амар гоё. Яг би жоохон буруу ярьж байгаа юм санагдчих магадгүй. Гэхдээ яг нэрнгээс клипийн үзэл бас амар гоё. Клиптэйгээ цог бүр гоё. За тэгээд эмхтэй вокал нь бас өстой гоё шүү. You were flowing through my veins. I'm addicted to you. Hooked on your love. Би ингэ дуунуудаа өөрөө сонсохоор ингэ шууд орчоод байна л да. Санаа зүгээр өөртөө дараа нь сонсоод судлаад үзээрэй гэж хэлсэн. За. Энэ бол миний бас сүүлд нэлээд сүүл. Энэ дуу бол 2 жилийн өмнө гарсан дуу. Тэгээд энэ дуу яагаад надад амар гоё мэдрэмж өгсөн бэ гэхээр би энэ дуу ажил дээрээ яг ингээд би яг амралтынхаа цагаар яг ингээ манай DJ Gori Chora хоёр маань тавьдаг байхгүй юу. Тэгээ яг ингээд энэ дуунд би амар хөөрдөг, бүр үнэхээр чин сэтгэлээсээ би бас хипхоп надад ер нь бол сонсдог урсгал баг байхгүй. Тэгээд ямар ч гэсэн хипхоп урсгалаас New School ер нь бол дуртай. Тэгээд Travis Scott-ийн Butterfly Effect гэдэг дуу нь болохоор бас надад амар гоё санагддаг. Тэр яг миний клабта яг бүжиглж байгаа мэдрэмж хизээч мартагддаггүй. За миний Emerald-ийн дуу гарч ирж байна. Энд болохоор сүүлийн үед ер нь бүр амар дуртай байгаа. Яа дуртай байгаа гэхээр би гэртээ маш удаан байлаа. Карантинлэгцэн ажилгүй байгаа. Тэгээд Саша Слон гэдэг энэ хүүхний дууг би яг сүүлийн 3 сар яг ингээд тасралтгүй ингээл дуунуудын цомгуудын бүгдийг сонсож байгаа. Тэгээд энэ уран бүтээлчийг олсондоо маш баяртай, тийм маш зөөлхөн соул, тийм хандлагатай дандаа ийм дуунууд тавьдаг юм уу янгын гоё. Тэгээ би яг Runaway дуугийн сонгосон. Энийг би унтахтаа ерөнхийдөө бол байг сонсдог дуу. Амар гоё намайг унтуулж чаддаг дуу. Атом тчихвээ. Strung out in the back of a black car. No keys, all I got is my credit card. Айлал. I've been here a million times. Дотор нараад унтдаг да. Тэгээ өөр дуунууд нас амар гоё дуу байгаа. Тэгээ энийг би унтахтай амар сонсдог надад амар гоё санагддаг. Амар тайвшруулж би яг уйлах гэдэг санагдав. Every time I fall in love, I go and fuck it up right when it gets good. Don't you feel? За, тэгнэ одоо амар гоё дуу гарч ирж. Бас их гоё мэдрэмж үлдээсэн дуу байгаа. Яа тэгэхээр энэ Walker Royce VNSSA гэдэг 3 юм тустай артистуудын хамтарсан Word хэмээх дуу. Тэгээ энэ болохоор юм маш хүчтэй тийм дуу байгаа. Тэгээ энэ ягаад надад амар их мэдрэмж үлдээсэн бэ гэхээр би яг нодлон өнгөрсөн жилийн интро гэдэг фестивал дээр анх удаа тоглож үзээд бүр ингээд амар гоё мэдрэмж авч ирсэн. Тэгээ би хамгийн жижиг стейжн дээр тоглоод яг ингээд миний өмнө тэр стейж нь ингээд дүүрэн хүнтэй. Тэгээ би яг энэ дууг тавиад яг тэд нартай цуг ингээд өөрөө яг ингээд бүжиглж исэн тэр мэдрэмж бүр үнэхээр надад DJ хүний хувьд бол амар гоё үлдээсэн. Яг бусад DJ нар амар тэнэг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ надад бол яг энэ дууны тэр алцсар нэг юм юмнууд нь маш гоё таалагддаг байгаа. All I wanna do is follow you, just say the word. Word. За дараагийн
энд болохоор бас жоохон уянгийн дуу байна за. Ер нь бол иймэрхүү юм байна л да. За энэ бол Katy гээд Солонгос артистийн Thinking About You гэдэг дуу байгаа. За энэ дуу болохоор би артистийн хувьд арай илүү дуртай. Яагаад тэгэхээр дуун ч гэсэн бас юм жоохон уянгийн талдаа тэгсэн хэрнээ юм гоё оруулахтай. Ер нь айгүй гоё дуу байгаа. Тэгээд уран бүтээлч нь артист нь болохоор би яг энэ Katy гээд охиныг бүр юм Солонгосынхаа нэг юм реалити шоунд орж явахт нь анхаарч ирсэхгүй. Тэгээд нэг тийм бүтэн дүү, бандгар дүү тийм охин байжгаад 2 жилийн дараа гинт гарч ирэхтэй бүр YG гэдэг entertainment-аас гарч ирэхтэй бүр ингээд шал өөр хүн болоо гарч ирсэн. Тэгээд уран бүтээлүүд нь бүр аймаг гоё жоохон барууны талдаа K-pop стайлны биш. Гэтэ би K-pop дуртай зөө. Тэгээд энэ нь болохоор хамгийн бараг сүүл гарсан дуунхаа. Тэгээд бас амар удаан сонссон энийг би гарсан цагаас хойш ингээл тойруулаа сонсоод идэх хизээч уйддаггүй тийм дуу байгаа. Can you tell the way I feel I'm obviously yours to take because it's 4 o'clock in the morning. Хамгийн сүүлийнх нь амар сонирхолтой дуу байгаа. Сонирхолтгүй ч гэж магадгүй. Надад бол маш үнэтэй дуу. Гоё дуу. Big Bang хамтлагийн дуу Ego гэдэг дуу байгаа. Тэгээд угаасаа миний үеийн хүүхдүүд юм яа. Хүүхэд хэд наваа цагийнх хүүхэд жоохтой тэгээд 10 жил байхад Big Bang ч угаасаа бүр god байла. K-pop-ийн хаан. За тэгээд Big Bang хамтлагийн ялангуяа энэ Ego гэдэг дуунд бол би тэр үед бол дуртай байгаагүй. Манай хамгийн сайн найз багын тэр найз маань ингээд энэ дууг аягүй их сонсдог байсан. Тэгээд дараа нь би бас энэ дуунд маш дуртай болсон. Тэгээд одоо хүртэл сонсдог. Ego гэж зүгээр дагаж таалал гоё дуртай. Тэгээд энэ дуу байна. Тэгээд би ямарсан энэ 10 дууны хувьд болохоор энэ дуугаар одоо ингээд намайг бас дүгнээд ээж болохгүй. Зүгээр ер нь бол би ийм олон юм сонсдог сонирхолтой хүн шүү гэдгийг харуулах гэж энэ дуунаа сонгосон шүү. Түүнээс юу гэдэг DJ гэхээрээ заавал нэг яг одоо тоглолтын хөгжмөө ч юм уу хүрэх албагүй гэж бодоод зүгээр жинхнээсээ өөрийнхөө сонсдог дуунуудыг хэлсэн байгаа. Намайг битгий шолоорой. Тэгээд хамгийн сүүлийн дуу бол маш гоё дуу байгаа. Та нар сонсох хэрэгтэй. She get my ego. I know she get my ego. Let's go. 그냥 뭔가 달라 보통 여자와 멀리부터보다 자연스런 말. За тэгээд энэ бол миний 10 дуу байлаа. Та бүхэн зориулсан хөгж байгаа. Тэгээд энэ 10 дуугаас илүү мянган та нарын гоё дуу байгааг би мэдчихээн. Тэгээд заавал юмыг үнтэй харьцуулахгүйгээр зүгээр гоёор хүлээж аваад сонсоод үздэгээгээрээ try хийж үзээрэй. Ялангуяа манай найзыг би найз болохоор оруулж байгаа юм биш. Нэрнгээсээ энэ бүтээл бас амар гоё шүү. Тэгээд K-pop байна, emo дуу байна, хүчтэй дуу байна. K-pop дуу байна. Ер нь бол би өөрөө бол нэг юм бүх зүйлийг ингэж үздэг. Амьд хөгжмөнтэй дуу байна. Бүх юм байна тий. Хүн болгоно л тийм багт гэдэг яхав. Та нар DJ гэдэг утгаараа юу гэдэг надыг одоо сайн дуу сонсдог мастаг гэж хэлбэж болохгүй шүү. Гомдсон шүү заа юу. За баярлаа. Надтай байсан